Бактриса туршлагаасаа хуваалцав. Тэрээр католик гэр бүлд төрж 12 жил Евангелийн сүмд явж пасторууд эндэр дээрээс ах эгч нарыг шүүж, бусдыг дайрч, гадуурхдгийг байнга сонсдог байв. Энэ нь түүнийг сэтгэлээр унгаж, тийм цуглаанд оролцох хүсэлгүй болжээ. 2020 онд тэрээр онлайнаар нөхөрлөлийн бүлэг хайж байгаад эзэн дотор нэг ахтай тохиолдлоор таарч судлах бүлэгт орох урилга авчээ. Судалснараа дамжуулан тэр эцэст нь Эзэн Есүс эцсийн өдрүүдэд яаж эргэн ирэхийг ойлгож авсан байна. Библиэд дэх эзний эргэн ирэлтийн тухай зөгнөлүүд ялангуяа Эзэн Есүс хүний хүү болж ирэх тухай зөгнөлийг уншаад сэтгэл минь ихэд хөдөлсөн. Нэг хэсэг нь Лук 17-гийн 24-өөс 25-д байсан. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл захилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Эзэн Есүс өөрийгөө энэ үеийнхэнд гологдно гэж хэлсэн. Тэр мөчид намайг бодож байтал гэрлийн туяа туссан мэт болж би гинт ойлгосон. Тийм ээ. Эзэн хүний хүү болж гарч ирэх хэрэгтэй. Учир нь тэр зөвхөн үйл хөлөглөн гарч ирвэл хэн түүний эргэн ирэлтийг голж үгүйсгэх билээ? Бурхны үгийг ирж хайх явцдаа би Бурхан бие махбодтой болсноор л Библийн зөвнөлүүд биелж чадна гэдгийг айжмаар ойлгож авсан. Хэрэг бид эзнийг угтан авахыг хүсвэл хүний хүү болон ирж нууц байдлаар ажиллахыг нь эхлээд хүлээн авах ёстой. Учир нь Библийн олон зөвнөлд эзнийг хүний хүү болж ирнэ гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр шууд ил тод гарч ирэхийн оронд бие махбодтой болж нууцаар бууж ирнэ. Тэр үед л би Бурхан хүний хүү болж ирж ажиллах шаардлагатайг ойлгосон. Хожим нь би төгс хүчит Бурханы зарим үгийг уншиж зүрх сэтгэл минь үнэхээр хөдөлсөн.